Эн чин миний мөрөөдөл одоо ингээ биелж байгаа шүү дээ. Тэгээ би ч одоо бас ангийн амтныг дижээгээ 5 6 жилч баг болчлоо. Тэгээд ямар ч энийг ч үржүүлэх бас тэгээ Монголд яг энэ могооны одоо яг хамгийн анхны энэ үндийг авах юм болох гэдэг ч юм уу те ингээд дотроо л мэдээж зэрэг зөндөө маш их бодож ирсэн. Тэгээд тэр бодсон бодол мөрөөдөл манд биелэх яг тэр мөчөлмөр байх л те. Тэгвэр хэлэх аргагүй байсан те. Монголд бол яг нэг удаа бол яг Улаанбаатар зуг амтны үрлэн мэдэн шүү дээ. Тэднийд бол ямар ч зэн нэг удаа тохиолдол могоо нь өндгөлсөн байдیں۔ Гэхдээ өндг нь амжилттай хагарч чадаагүй. Тэгээ энийг ерөөхдөө үржүүлэхийн тулд мэдээж хэрэг энэ байгальд ирэх үржлийн улирлын хиймлэр зохиомлоор өөрийнхөө тэжээдэг орчинд бий болгоно гэсэн үг байхгүй. Тэгэхээр одоо тухайн энэ амтан маань болохоор ерөөхдөө байгаль дээр борооны улирлд юу байт үржтэй. Үржлийн үйлдвэрлэл нь явагддаг байхгүй. Тэгэхээр яг тэр үеийнхэн температур ерөөхдөө цаг агаарын байдлыг л одоо өөрхөн тижээж байгаа тэр харуунда хиймлэр одоо ингээд үүсгэнэ гэсэн үг байхгүй. Температурын өдөр нь өөрчлөн, шөнө бас нэг өөрчлөн, унгаан, сэрүүхэн болгоно. Тэгж яагаад ирийн ингээд авцрна. Тэгээд ирийн авцраад бас шууд ингээд нийлүүлчихгүй ойрхон байлгаж яагаад ингээд хамтд нь бас ингээд нийлүүлнэ. Тэгээд ямар ч ихний оролдлогоор бол миний хувьд амжилттай болж чадаагүй. Тэгээд хамгийн ер нь сүүлийн 2 жил үржүүлэх гэж оролдоод тэгээд хамгийн сүүлийнх нь одоо ямар ч амжилттай болчиход байгаа юм байна. Өндгөлсөн могоо манд ерөнхийдөө 5 настай 4 нас гарантай юм охин ball python гэдэг могоо байгаа. Энэ Монголд бас төрөөд хэдхэн сар болоод ирж ирсэн. Тэгээд одоо ямар ч 4 нас гарантай да гэдэг анхны өндгөө өгч байгаа. Яг ахуй орчинд үржүүлж байгаа. Тэгээд өндөг аваад өндгөө одоо энэ яг нарийн градус температурын чигслийн тохирцуулсан инкубаторт хийгээд тэгээд өндгийн инкубаторт амьлуулж байна гэсэн үг юм. Нийт 6 өндөг гаргасан. Анхны төрөлтөөр 6 өндөгний маань 3 нь ямарчсан өндгнөөсөө бүрэн гарцсан байгаа. Энэ маань бүр сэлфидэхэндээ орооцолтсон, нуугдцсан унтчих шít. Энэ хамгийн ихэнд өндгнөөсөө гарсан. Зөөлж гарсан. Энэ хоёр дахь нь. Энэ ихнийх нь. За одоо яг өндгнөөсөө яг дөнгөж гарч байгаа бас яг нэг торгон агшин бас яг харж болохоор байна. За толгоогоор л цоолно доо. Эхлээд эднэр чинь жижигхэн ингээд өндгөн цоорт ингээд шүүс гарна. Тэгээд тэрийг нь ерөөхдөө ингээд өндгийг нээдэг хөхгүй. Гар аргаар. Тэрийг ерөөхдөө манай ихнэр гардаж хийсэн байгаа. Монголд бас анхны хээчин гэдэг хийсэн байгаа. Байгаль дээрээс бол эдгээр угаасаа холтцсон амьтдаг. Хэдэн үеэрээ ингээд хүний гар дээр инкубаторт ингээд амилцсан амьтад. Ерөөхдөө хүнтэй бол амьдрал нь салсгүй холбоотой болсон. 7-аас 10 хоногийн дотор ихний гуйжилтаа хийн. Тэгээд эхнийхээ хоолыг ерөөхдөө идэх. Хоол нь бол мэдээж зэрэг хулганд харах нэг болчих. Тэгээ өнөөл гэсэн. Одоо надад нэг авраг могоогоо Bow Constrictor BCI гээд Төв Америкийн. Гэтэ яг авраг могоонуудаа дундаж хэмжээтэй ордог. Тэг могоогоо. Тэрийг л одоо нэг үржүүлж үзэндээ. Тэр маань угаасаа одоо 3 настай. Эхчил 4 нас хүрээд ирэхэд үржлийн нас чиндээ хүрэх юм. Тэр үед л нэг үзээд алтан та. Энэ манай энэ бөмбөгт зулцхан үедээ биеийнхээ голд ингээд толгоогоо хийгээд ерөөхдөө ингээд бөмбөг шиг хэлбэртэй бөөргий болчихдог байхгүй. Тэр утгаараа ингээд ball python гэдэг нэртэй. Тэгээд энэ маань яг нэг бөмбөг python гэдэг утгаараа бид нэр бөмбөг гэд нэрлэлцээ. Одоо тэгэл манай хүүхдүүд эхнээсээ эхлүүлэл эднэрт нэр өгөөл явах бах та. Одоохондоо бол бүгд нэргөөл байгаа. Одоо энэ ball python бол одоо дэлхийн одоо хамгийн их одоо хүн сонирхдаг, хүн үржүүлдэг, хүн ингээд тижээдэг сонирхдаг. Яагаад вэ гэхлээр энэ одоо ингээд 7500 орчим өнгийг хүн гаргаад авцсан байгаа одоогор. Маш олон өнгө байна гэсэн үг шүү дээ. Тэр өнгөнүүдийг ингээд хооронд нь холдог байхгүй. Цагааны хартаа, харын шартаа, ийм хийтэйг, тийм хийтэй ингээд морф гэдэг ингээд тэр морфуудыг одоо ингээд холихор дундаас нь ингээд ямар үр дүн гарах уу гэдгийг хүн ингээд харахыг бас маш хүсдэг. Тэр утгаараа ингээд энэ могоо дэлхийн хамгийн алдартай могоонууд юм бас нэг. 7500 орчим өнгө байна гэхээр баг бүх өнгө гоц.
Манад ирсэн хүмүүс бол мэдээж хэрэг могоноос эхэндээ л ихэнд анх ирж байгаа хүмүүс бол мэдээж хэрэг айдаг зөндөө айдаг. Тэг сүүл рүүгөө тэгээд би бас эднэргээ мэдээж хэрэг найзуудтай бүгдийн сайн тайлбарлана чи ингэдیں۔ Тэгдээ энэ ч одоо ингээ хідүүгээр гар дээр өссөн ингээ хүнтэй салшгүй холбоотой юм юмтд байгаа гэдэг. Тэг яг ихэнх нь ерөөд айцаасаа салсан л доо. Тэг анх удаага ирж байгаа хүмүүс бол тэгээд бас тэгэл эхнээсээ яг энэ процесс явагдал тэгэл сүүл рүүгээ тас тийм дөө. Зүгээр гэж байгаа л нэг тийм шиг тийм нэг хактер байхгүй. Би ихтэй өөрөө бол зөндөө хазуулж исэн могоонд л зөндөө хазуулж исэн. Нэг хактер сүрттэй ч бас юм болтгон доо хүмүүс амар л гэж боддог. Нэг шүү яг орон л доо ингээд жижигхэн шүдний ормоор ингээд цус шүрчдэг юм да. Тэгээ ягчдаг дөө. Нэг сүрттэй хорг болгоод. Нохоо бол яг нэг тийм эзэнтэйгээ яг нэг контакт ингээд холбоо үүсгэждэг шүү дээ тий. Эзнийхээ харцаар хөдөлдөг ч юм уу те ингээд яг наашрингууд нь ирдэг ч юм уу нэг тийм хөөрхөн нохоо эзэн хоёрын хооронд холбоо байдаг шүү дээ. Яг могонд бол яг тийм юм байхгүй ч гэсэндээ эзнээ бол таньдаг. Яагаад таньдаг вэ гэхлээр би энийг одоо ингээд хол гулгандаа ингээд миний үнэрийг авч идэг. Бас ингээд одоо байгаа орчныг ингээд цэвэрлэнтэй бас эднэрийг чинь ингээд байнга ингээд хайндлан хийж гин. Тэгээ тэр утгаараа миний үнэрийг ерөөдөө байнга авдаг. Тэр утгаараа миний үнэрт тасдаг гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөдөө бас намайг тодорхой хэмжээгээр таниад шүү дээ. Аа нөгөөч юм те. Эндээс би ингээд айх шаардлагагүй ингээд хамгаалтын гормонд шилжих надад юм шаардлагагүй гэдэг утгаараа ерөөдөө эзний таньдаг. Одоо ингээд гаднаас ном журмынхын дагуу ингээд юм могоо ч юм уу гөрүүл ч юм уу те ингээд авчраад Монголд ирээд ямар ч юу байхгүй. Зохицуулах юм байхгүй. Тэрийг одоо ингээд одоо жишээлбэл нэг амтын ирлээхэд тэрийг ч одоо ингээд хил гайл дээр нь ингээд донгоцны буудлын дээр ч юм ингээд тусгаарлаад нэг газар хийгээд ирүүл байна уу, саруул байна уу, бичиг баримт нь бүрэн байна уу нэтрэгээд ингээд эзэнт нь өгдөг байх жишээ. Ямар ч тийм зохицуул байхгүй. Тэр утгаараа энэ салбар маань бас хөгжөхөд жоохон төвөгтэй л байгаа л да. Тэрийг л одоо бид нэр ингээд дэлхийн хэмжээний яг стандартын дагуу болгохын төлөө одоо явж байгаа.